Сайн мэцхан үзэгчдээ Тэнгэр телевиз Монголын эдийн засгийн форумын ээлж тодоо дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдөр бид Монголын санхүүгийн салбар өнөөдөр ба маргааш гэсэн сэдвээр бас ярилцахаар зочтой студид ураад байна. За миний зүүн гар талаас бол Улаанбаатар үнцаасны бирж хувьцаат компани гүйцэтгэх захирал Даваа Жаргал, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Амар. За миний баруун гар талд бол санхүүгийн зохицуулах хорооны үнцаасны газрын дарга Дөлгөөн. За Монгол банкны ахлах эдийн засагч Бацаахан нар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр бид өнөөдөр Монголын эдийн засгийн форумыг илүү телевизийн форматад болгож үргэлжлүүлэн бас ярилцж байгаа. Тэгэхээр өнгөрсөнд бас яригдчихсэн асуудлууд өнөөдөр байхгүй болчихгүй учраас энэ талаар бол бид нар үргэлжлүүлэн ярилцах нь бол зүйтэй. Тэгэхээр санхүүгийн салбар болон өнөөдрийн нөхцөл байдлыг бол бүгд эхэндээ бас ярилцах нь зүйтэй. Тэгэхээр Монголд санхүүгийн салбар хөгжөөд бас чамгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бид нар олдтой амжилттай талууд байлаа. За бас зарим нэг талаас нь бас дутсан үлдсэн ийм одоо нөхцлүүд байна л да. Тэгэхээр өнөөгийн санхүүгийн салбар яг ямар төвшөнд явж гин гэдэг талаас бас бүгдээ яриагаа эхлэх нь зүйтэй баг. Тэгэхээр би Даваа Жаргалаас төрүүлээд энэ асуултыг асуумаар байна. За санхүүгийн салбар Монгол улс өөрөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтаа байж байгаа. Зах зээлийн эдийн засагт 1990-ад оны үед шилжсэн. За үүнээс хойш бол одоо банкны салбарын хөгжил бол нэлийн одоо өндөр түвшинд байгаа. За хөрөнгөний зах зээл бол өөрөө хөгжиж байгаа орны ангилалд орж явдаг. За тэгээ санхүүжилтийн хувьд гэх юм бол одоо нийт одоо санхүүжилтийн 85 орчим бол банкны зах зээл бүрдүүлж байгаа. Хөрөнгөний зах зээл бол 15 орчим хувь байна. За тэгээ эдгээр одоо хоёр тулгуурт салбарын хөгжлийн асуудлуудыг бид нэр бас өнөөдрийн хилцүүлгээр бол түлхүү ярих болов уу гэж бодож байна. За тэгээд банкны салбарын хувьд гэх юм бол одоо хувийн хвшилтээр тулгуурласан хөгжил байгаа. За хөрөнгөний зах зээл дээр бол тодорхой одоо засаглал өмчлөлийн асуудлууд байна. За мөн технологийн хөгжилч юм уу те одоо олон талтай асуудлууд бол яригдах байх. Нэг өмнөх жилүүдэд бодох юм бол мэдээж одоо хөрөнгөний зах зээлийн хөгжил бол одоо доктортой өсөөд явж байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүнд бол бас 15 орчим хувийг эзлээд ингээд явж байгаа гэсэн одоо үзэл баримталтай байна тийм. Танихаар за ер нь бол одоо ийм уул уурхай одоо экспортоос хамааралтай ийм орны хувьд бол ер нь уул уурхайгаас бусад салбар хөгжөхөд их хүнд байдаг. Тийм тэгээд энийг бол ер нь Голланд, өвчин, баялагын хараал энэ гэдэг ойлголтууд бол эдийн засагт байдаг. Тэгээд харин манай нүүлчилгээний салбар дотор энэ санхүүгийн салбар бол ер нь ганц одоо уул уурхайгаас босод экспортын орлого бүрдүүлэх боломжтой ганц гэлтэх салбар байна. Хүний нөөцийн хувьд бол одоо дэлхийгээс тутах юм алга. Бүтээгдэхүүн үйлчилгээ бол одоо сая бид нэр дэлгүүн дараа хөвтөөр Люксембург яваад ирсэн. Люксембургт нөгөө финтекийн одоо дэмждэг инновацийн хаб дээр очиход бол Монголыг биднээс гэрлийн жилийн урд байна гэсэн. Тэгэхээр бол бас ямар байгааг бол олон улсын санхүүгийн төвийнхэн бас үнэлж байгаа үнэлгээ авах гэж бодож байна. Тэгэхээр экспортод гарахад бол маш төгцөн. Тэгээд эхнээсээ гараад эхэлсэн одоо Төв Азийн зах зээл зүүн өмнөд Аз руу бол үйлчлэгээ үзүүлж байна. Англид үйлчлэгээ үзүүлээд эхэлж байна манай санхүүгийн салбарынхан. За тэгээд одоо банкны салбарынхныг одоо олон улсад гарах тэр боломжийн эрх зүйн хувьд ингээд нэгэд өгөх юм бол ер нь бас банкны салбар ч гэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ, листинг, equity, мөнгө татах те олон улсын хөрөнгөний зах зээл дээр боломжууд бол боломжтой. Ийм одоо ганц гэлтэх салбар байна да. Таны хувьд үгүй яг манай улс бол түрүүн манай хоёр олзогчлж байна. Санхүүгийн салбар бол харьцангуй бас бусад орнуудтай харьцуулахад бол тодорхой хэмжээний хөгжилтэй байгаа. За хөрөнгөний зах зээлийн тухайд бол мэдээж хөгжиж байгаа орн, хөгжиж байгаа emerging market-д ордог учраас бол ер нь бол emerging market оролцож байгаа үед бол гадны хөрөнгө оруулагч нар одоо илүү их өгөөж хүртэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хөгжих өсөлтийг авах өрн боломжтой. Хөгжсөн зах зээл дээр бол тэрнээс илүүтэйгээр хөгжиж байгаа зах зээл бол илүү өгөөж хүртэх боломжтой байдаг учраас биднэрт бас тодорхой хэмжээнд
одоо зөв стратегиэр ажиллаж чадах юм бол гадны хөрөнгө оруулалтыг татчих авчир одоо оруулж ирэх. За дотоодын эдийн засгийг бас тэлэх, өсгөх ийм бас нэгэн одоо боломжит гүүрэн одоо хэлбэр нь бол мэдээж хөрөнгөний зах зээл. За энэ жагуулгаар бол одоо сүүлийн жилүүдэд бол яг энэ хөрөнгөний зах зээлийнхаа дүрм журам одоо хууль эрх зүйн орчныг бол олон улсын жишгт нийцүүлэх замаар л хөгжүүлсэн. За өөрөөр хэлбэл одоо олон улсын ямар ч хөрөнгө оруулагч дотоодын зах зээлээр орж ирэхэд бол нэг хэлээр ойлгох ийм хэмжээнд бол авчиж одоо хөгжүүлж байгаа. За мэдээж зах зээлийн хөгжлийн үед хүрээнд за мэдээж хөрөнгөний зах зээл дээр нэг томоохон салбар бол мэдээж хөрөнгө оруулалтын одоо сангийн одоо чиглэл байдаг. За энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад бол маш олон гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ. За энэ оруулжсэн хөрөнгө оруулалт нь бас нөгөө талаасаа бодит эдийн засгийг дэмжихэд бол туйлын одоо их өндөр оролцоотой байж байгаа. Тэгэхээр энэ агуулгаар бол бид сүүлийн жилүүд бол хөрөнгө оруулалтын сангийн одоо эрх зүйн орчныг сайжруулахаар одоо идэвхжүүлэн ажиллаж байгаа. За энэ жагуулгаараа сая ямар захирал хэллээ. Люксембург улс бол энэ дэлхийд бараг хөрөнгө оруулалтын сангийн одоо энэ хэмжээ одоо оролцоогоор бол бараг дэлхийд Америкийн дараа ордог ийм том одоо санхүүгийн төв болж хөгжсөн байна. Тэгэхээр энэ одоо хөгжлийн одоо энэ боломжуудыг бас дотоодын оронд бас нэвтрүүлэх юм бас боломжийг бас бид нар бас эрэлхийлж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол улсад бол бидний харж байгаагаар бол бид нар бүс нутгийн хэмжээний бас ийм хаа болох боломж бол бүрэн байгаа. За ялангуяа бид нар хоёр том одоо эдийн засгтай орны хооронд оршдог далаад гарцгүй ч гэсэн бид нар бол энэ интернет энэ технологийн хөгжлөөр бол дэлхийдээ холбогдох бүрэн боломжтой болцсон. Тэгэхээр энэ цаг үед байгаа нь бол биднэрт бол энэ санхүүгийн салбарыг дамжуулж хөгжүүлэх энэ одоо боломж бол нээлттэй гэж харж байна. Тэгэхээр бацаахан эдийн засгийн хувьд та юу гэж харж байна? Бид нар яг энэ санхүүгийн салбарт ер нь аль хавьд явж явах шүү гэнтэй. Одоо дэлхийд дээр бол одоо мэдээж улс орнууд бол энэ салбарыг хөгжүүлэхэд бол яг энэ хөрөнгөний зах зээлээ илүү их тулгууртай хөгжүүлж ийн ч гэдэг юм уу ийм одоо зөндөл бас тайлбарууд байна л да. Та юу гэж харж байна? Тэгээ бүх оролцогчтой энэ санал нэг байна. Ерөнхийдөө бол маань санхүүгийн систем бол энэ нийгэмд үзүүлж байгаа үйлчлэгээр бол бас нэлээ чанаруудсан хамар хүрээлэгч гэсэн нэлээ сайн өргөжж хөгжсөн байгаа. Санхүүгийн системд ерөнхийдөө бол банк давмгайсан систем байна. Тэгээ маань оролцож хэлж байна. Энэ бол нэг 85% нь бол банк давмгайсан. За үлцэн 15%-д нь бол ерөнхийдөө бол хөрөнгөний зах зээл бол одоохондоо хөгжиж шатанд бол явж байна. Банкны систем нь өөрөө яг Монгол банкны экосистем ерөнхийдөө бол итгэл дээр үндэслэн санхүүгийн зуршлал үйлч хамгийн гол үүрэг нь санхүүгийн зуршлыг бол гүйцэтгэх үүрэгтэй. За энэ үүрэг бол гүйцэтгээд явж байна. Мэдээж Орос нарын хэлж байгаа энэ хоёр дахь тулгуур болох хөрөнгөний зах зээл хөгжих нь өөрөө бас маш чухал ач холбогдолтой. Санхүүгийн зах зээл нэмээд дээр нийгэм эдийн засгийн хөгжлийг бол цааш нь тэтгэх бол маш том тулгуур, гол чухал тулгуур юм байна. Яагаад гэвэл хөрөнгөний захд өөрөө хувьцаа өнөдг нь өөрөө хувь эзэмшдэг. Хувь эзэмшдэг нөгөө ownership гэдэг утгаараа бол хүний оролцоо маш өндөртөө тухайн компанид засаглаас ахуулаад маш олон тухайн компани үйл ажиллагаанаас эрг нөлөө авчирдаг. Ийм бол ерөөхдөө бол үйл явц байгаа. Тэгээ мэдээж хамгийн гол фактор бол энд нийгэм эдийн засаг маань өөрөө бас жоохон тогтворчих хэвээр. Тэгээд тэр нь одоо яг хуу ганцхан нэг том үнэлгээ дүнгийн хэлчих юм бол одоо бидний зээлчих зэрэглэл байна. Нэг том дүн тавьчих юм бол тий. Тэгэхээр тэр зээлчих зэрэглэл маань одоо ямар байх вэ гэдгээс шалтгаалж бидний нийгэм эдийн засгийн орчин ямар байгаа л гэсэн том үнэлгээ байгаа тий. Бид нар бол төрч болон хувийн ишл бол аль болох энэ үнэлгээгээс сайжруулад яваад ах юм бол бид бүхэн бол бусад салбарууд гэсэн ингээд хамт ингэж хөгжиж нийгэм эдийн засгийн байдлаа сайжрах юм байна. Тэгэхээр бусад орнуудаа ч гэсэн харьцуулбал одоо тэд нар ч хамгийн гол анхаарч байгаа юм кредит рейтинг тий. Одоо бидний одоо харилцаа өргөж байгаа Узбекистан гэдэг улсыг харах юм бол одоо энэ оны эцэст юм уу одоо он гараад одоо 3 бие буюу хөрөнгө оруулалтын зэрэглэл рүү орох гэж байна тий. Тэгэхээр бас бид нар ч гэсэн бас сурах юм их байна. Ажиллах зүйлүүд зөндөө байна. Тэгэхээр бид нар бас мэдээж маш хурдан аль болох хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй болоод бас маш чухал ажил байна. Тэгэхээр яг энэ асуудлыг ярихаар илүү яг энэ хөрөнгөний зах зээл рүү бас яриа нэлээд төвлөрөлттэй. Одоо улс орнуудын яг зээлжих зэрэглэлээсээ бараг шалтгаалж одоо тэрхүү улс орнуудын хөрөнгөний зах зээл нь илүү хөгжөөд байгаа одоо бас ийм зүй тогтлууд ч гэсэн зөндөө байна л да. Тэгэхээр дүлгөөн даргаас сумаар бид нар ер нь яг энэ бүс нутагтаа энэ хөрөнгөний зах зээлд ер нь гэдэг ямархуу байр суурийг эзэлж байгаа тийм. Өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд маань яг биднийг ямархуу төвшөнд авчихсан. Ирээдүйд бид нар ер нь юу руу чиглэж байгаа шүү.
За мэдээж хөрөнгөний зах зээлийн тоо үзүүлэлт эдгээр бол мэдээж хөгжиж байгаа орн нийл хэмжээнд байгаа. Бид нар бол цаашдаа ч гэсэн одоо энэ тоог бас нэлээд нэмэгдүүлэхээр зорж байгаа. За гэхдээ бас чамлалтгүй бас маш олон амжилтыг бол үзүүлсэн. За ялангуяа одоо энэ техник технологийн дэвшлиг ашиглаж манай хөрөнгөний зах зээл бол ер нь гараар одоо хийх юм байхгүй. Бүгд одоо электрон болсон. Одоо арилжаа бүх төлбөр тооцоо бүгдийг бол гар утсаараа дамжуулж хийх бүрэн боломжтой болсон. За ялангуяа одоо та бүхэн мэдж байгаа OTC маркет буюу биржийн бус зах зээл маань өөрөө дэлхийд ер нь анхдагч улсуудын нэг болсон Монгол улс бүрэн одоо блокчейн систем шилжсэн байгаа. Тэгснээр бол 24 цагийн арилжаа хийгддэг ийм платформ болж өргөгдсөн. За нөгөө талаасаа бас бид нар одоо олон улсад бас нийтлэг явж байгаа доктортой санхүүжилтийн асуудлууд байгаа. Ногоон одоо доктортой санхүүжилтийн нийгмийн одоо юм санхүүгийн одоо зах зээлийг хөгжүүлэх хүрээнд томоохон ажлууд хийсэн. За энэ жагуулгаараа бид нар бас бүс нутагтаа бас ер нь тэргүүлэх орнуудын нэг явдаг. За ямар ч гэсэн хөрөнгөний зах зээл дээр бол ногоон доктортой одоо хөгжил нийцэлтэй бондууд бол гарах бүрэн боломжгүй гарсан. Бид нар дотоодын зах зээл дээр ч гэсэн бас яг энэ одоо ногоон бондууд байна. Олон улсын жижиг нийцсэн ногоон бонд, одоо нийгмийн одоо бондууд байна. Сүүлд бас гендер бонд хүртэл гарсан. Тэр яг энэ чиглэлээр бол бид нар бол нэлээд бас эрчтэй урд яваа. За мөн түрүүн одоо бидний ярьж байгаа энэ санхүүгийн зах зээл маань өөрөө Монгол улсын бусад салбаруудыг бодох юм бол яг энэ одоо байгаль орчин нийгэм засаглалын одоо энэ чиглэлээр бол ерөөсөө бүх салбарын бол урд байдаг. За мөн манай зэрэг салбар өөрөө одоо дэлхийн болон бүс нутгийнхаа бол тэргүүлэх төвшөнд бол ирсэн байна. Өөрөөр хэлбэл бидэрт сайн зүйлсүүд байна, хүрч чадсан бас амжилтууд байгаа. За мэдээж одоо эдийн засгийн нийт одоо бие багтаамжаач бодсон. За нийт одоо иргэд болон эдийн засгийн одоо хоримтлал одоо мөнгө өрөнгөөж бодсон мэдээж бол хөрөнгөний зах зээл бол дөнгөж хөгжиж яваа. Тэгээ ер нь бол emerging market-ийн бол нийтлэг шинж нь бол сая одоо ярьсны Монгол банкны захирлын ярьсны дагуу энэ бол банк бол илүүтэй давмгаалж явдаг. Гэхдээ мэдээж энэ маань банк давмгаалж байгаа зах зээл дээр хөрөнгөний зах зээлийн хөгжлийг бол бид нар дэвхийлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр зах зээл бол ер нь дүрм журмын үед бол суурин нийлэн болж байгаа. За мөн зохицуултын зарим эрсдлүүд нь бол бас нилээдгүй бас урд яваа. За өөрөөр хэлбэл орчин үеийн одоо юутай нийцэлтэй яваа. Одоо мэдээж одоо дотоодын зах зээлд оролцогч нарын маань одоо идэх сонирхол гадаадын хөрөнгө оруулагчийн оролцоо бол үүнд бол хамгийн том төлөгч болно. Хөрөнгөний зах зээлийн цаашдаа хөгжилт. Тэгэхээр яг энэ бас хөрөнгөний зах зээлийн талаар ярьж байгаа юм чинь бид нар бас биржийн төлөөлөл ирсэн бэ. Даваа жаргалаас сумраа л да. Ер нь яг гадны улс орнуудын биржийг харж байхад энэ хувийн салбарын одоо хувийн биржүүд бол илүү одоо бас бараа бүтээгдэхүүнүүдийн төрөлжилт илүү олон сонголттой байдаг ч гэдэм үү. Тэр нь илүү одоо олон хүмүүсийн сонирхлыг татсан ийм бүтээгдэхүүнүүдтэй байгаа харагддаг л да. Тэгэхээр та бас өөрийнхөө саналыг бас хэлээч. Бид нар ер нь яг энэ хувийн одоо биржийн үйл ажиллагааг явуулахад Монгол ер нь ямар хуу нөхцөл байдалтай байна. Бидний нэг цаашаа яаж хөгжүүлвэл юм болохоор байна. Аль талаас нь хөгжүүлвэл болохоор байна. За ерөнхийдөө болвол бид нар бирж гэж юу вэ гэдгээ айгуу сайн талууд маань ойлголтод хүрэх ёстой. Бирж гэдэг бол яг үнийг ил тод байдлыг бий болгодог тий доктортой одоо шудраг үнийг тогтоодог газар. Биржийн одоо систем бирж өөрөө хөгжснөөр одоо бид нэр аж ахуйн нэгжүүдэд урт хугацааны хөрөнгө оруулалтыг бий болгож өгнө. Үн ил тод байна. За өнөөдөр бид нар махны үнийг ярьж байгаа. Жишээлбэл мах бол маш өндөр үнэтэй байна гэд ярьж байгаа ч гэсэн хэрвээ биржийн системээр одоо жишээлбэл одоо явсан бол тий махны үнийг бид нэр ил тодоор тогтоогоод малчт маань баг ингээд аппликейшн руугаа ороод тий одоо хизээ хэдэн төгрөгөөр зарж болох вэ гэдгийг мэдэх энэ тогтолцоор орсон байх юм боломжтой одоо ийм чухал институт байгаа. За тэгэхээр яг энэ бирж нь өөрөө улс орнуудад заавал хувийнх нь байхын зөв, төрийнх нь байхын зөв гэдэг одоо явцсан ойлголтоос илүү яагаад энэ биржийг амжилттай болгодог хүчин зүйл маань өөрөө энэ инновац, хурд те одоо нийгмийн хэрэгцээ шаардлага гэдэг утгаараа хувийн хөвшил дээр тулгуурлаж явбал илүү одоо ийм хурдтай инновацлог байдаг учраас улс орнуудад их хөвчлэн одоо хувийн биржүүд маш их байдаг. За төрийн оролцоотой биржүүд бол цөөхөн бас байгаа. За тэгээд хувийн оролцоотой энэ биржийг ихэвчлэн нөгөө мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар хувьцааг эзэмшдэг. Тэгжээж энэ өөрөө мэрэгжлийн ингээд ур чадвар шаардсан одоо технологийн хөгжүүлэлт ч гэдэм үү те эсвэл одоо бодлого дүрм журам гэх мэтчлийн зохицуулагдсан зах зээл учраас энэ мэрэгжлийн хөрөнгө оруулагч нар нь авч явах юм бол илүү одоо өрсөлдөх чадвартай
биржүүдийг бол бий болгож идэг. За тэгээ одоо бол улс орнуудад биржүүд маань өөрөө дэлхийн нийтээр бирж өрсөлдөд автгаалсан. За үнэхээр сайн чанартай компани байх юм бол өөрийнхөө улс орнд байгаа бирж дээр тухайн бүтээгдэхүүнийг авчир тавихын төлөө өрсөлдөж байгаа. Ийм одоо технологийн, инновацийн хурдтай нийгэм бид нар амьдарч байгаа. Тэгэхээр энэ талаасаа бол ер нь бол хувийн биржийн хөгжил гэдэг нь өөрөө тухайн улс орны хөгжлийг бас хурцсах нэг хурцгаар боломж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бол засгийн газрын мөрийн хөтөлбөрт одоо хөрөнгөний зах зээлийн тусгай зөвшөөрөлтэй газруудын шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлнэ гэдэг заалт бол байгаа. Одоогоор бол манай төрийн өмчт бирж бол яг монопол бирж гэж явдаг. Тэгэхээр энэ одоо тэнцвэрийг бий болгохын тулд тодорхой хэмжээний арга, одоо тодорхой хэмжээний бодлогын зохицуултуудыг бас ер нь бол хийх хэрэгтэй гэж бид нэр үзэж байгаа. За яг ингээд одоо зохицуултын орчны талаас гэх юм бол шууд одоо ингээд ижил бүтээгдэхүүн гаргах гэдэг ямар нэгэн тийм одоо зөрүүтэй шаардлага энэ төр бол байхгүй. Гэхдээ жишээлбэл одоо хөрөнгөний бирж дээр бол уул уурхайн биржийн тусгай эрх байгаа. Тэгэхээр энэ өөрөө нөгөө ижил зах зээл дээр бид нэр одоо зөвхөн уул уурхаагаас 30 тэрбумын орлого олж байгаа бол зөвхөн ижил зах зээлээр бид нэр тийм орлогын зөрүүтэй нөхцөл байдалд өрсөлдөх ер нь бол хэрэг байгаа гэсэн. За тэгээд өмчлөл засаглалын хувьд гэх юм бол бас төрийн өмчт бирж маань бас яамны харьяа байдаг. За тэгэхээр мэдээж одоо яамнуудаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээч гэдэг юм уу те тухайн энэ арга хэмжээнүүд илүү давуу байдалтай оролцох тийм боломж нөхцөл байдаг. Тэгэхээр энэ бол яг бид нар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт анхнаасаа ингээ яамдууд маань төрийн өмчт компаниудыг өөрсдөө дээрээ өмчлөөд явцсан. Тэгвэл бид нар цаашдаа хөрөнгөний зах зээлийг илүү хурдтай хөгжүүлэхийн хэрэгцээ шаардлаган дээр хувийн хвшлийн инновац уур чадвар те энийг яг нэг хөдөлгүүр болгож ашиглах тэр нэг юм гаргалгаа дундын тэр уулзраа бид нар ер нь бол олох хэрэгтэй цаг мөчид байгаа даа. Тийм. Олох хэрэгтэй гэдэг нь одоо юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө нэг тийм тодорхой биш байна гэсэн үг. Эсвэл шийдвэрүүд одоо жишээ нь магадгүй нэг бүтээгдэхүүн хөгжүүлээд зах зээл дээр гаргаад ингээд явах гэхээр ер нь одоо мэдээлэл тутмаг байна гэсэн үг. Хинээс мэдээлэл ирэх нь дутуу байна гэсэн үг. Яг нь засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх төрлийн хөрөнгөний зах зээлийн одоо үйл ажиллагаануудад оролцох тий эрх нь бол бүх биржүүдийн ижил тэгш байх хэрэгтэй. За тэгээд өрсөлдөөн, шударга өрсөлдөөн гэдгийн мөн чанар бол өөрөө яг төр бол өөрөө шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлдэг. Тэ зохицуулалт дүрм журмыг хийдэг газар. Нөгөө газрууд маань хувийн хвшил маань харин ижлэгийн талбарт өрсөлдөж гин үгүй гэдэг дээр хамгаалтыг бий болгож бодлого тодорхойлдог газар учраас одоо жишээлбэл уул уурхайн биржийн арилжаанд хувийн биржийн оролцоог бас тодорхой хэмжээгээр ер нь бол нийгэд хуулийн хувьд бас нийгэд хүчих хэрэгтэй гэж бодож байгаа. За эсвэл хэрвээ нэг бирж нь уул уурхаагаа дагнаж хийх юм бол одоо нөгөө бирж дээр арай өөр төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлээ. Нэг бирж нь олон улсын одоо систем ашиглаж байгаа бол Монгол өөрөө одоо хувийн биржээр жишээлбэл бид нэр технологийн хувьд дэлхийн нийтэд өрсөлдөх чадвар ямар байхын тий алсын тэр зорилгоо бодоод яг энэ инновац технологийн тэмцэн бодлого жишээлбэл хэрэгжүүлж болно тий. Тэгэхээр ерөнхийдөө бол хөрөнгөний зах зээлийг хөдөлгөж байгаа тэр хөдөлгүүр одоо тэр нөөц бололцоон дээр аль нь дээр нь ямар байдлаар өрсөлдөх юм, аль нь дээр нь ямар байдлаар одоо нийгэмд давуу байдал олох юм гэдэг тодорхой болох ер нь бол шаардлага хэрэгцээ байгаа даа. Олох шаардлага хэрэгцээ. Ер нь яг энэ салбарынхантай ярихад бол энэ асуудал бас яг нэлээд хөндөгддөг л дээ. Сая тэгээд нэг ийм зүйл яриглаа л да бас махыг бас одоо биржээр бас судалдаалж болтгоо юм уу л дээ. Сая сүүлд бол бидний одоо Монгол улсын улс даяар бол инфляцийн түвшин 11.2% дээр байна л да. 5 дугаар сарын дата мэдээлэлээр тийм. Тэгэхээр магадгүй бид нар энэхүү инфляцийг бууруулахын тулд энэхүү одоо арга хэрэгслүүдийг хэрэгжилж болох юм уу тий. Тэгэхээр өнөөдөр юу гэдэг бид нар бодлогын хүүг бас нэлийн юм өндөр түвшинд байлгаад байгаа хэрнээсээ инфляц эргээд өсөж байгаа нь бол бидний хувьд бас нэлийн түгшүүртэй ийм л асуудал болж хувирсан л та. Тэгэхээр би бат сайхан эдийн засгчаас асуумаар байна л да. Бид ер нь бол 12% дээр одоо бодлогын хүүг байлгаж байгаа маань өөрөө нэлийн өндөр түвшин гэж би бол бодож байна. Тэгэхээр энийг бид нар цаашдаа инфляцийг бууруулахын тулд зөвхөн энэ бодлогын хүүгээр нь одоо шийдэх гэж оролдоод дахиад дараагийн өсөлтийг хийх юм уу? Эсвэл бид нар өөр одоо арга хэрэгслүүдээр инфляцийг буулгах одоо арга хэмжээ байж болох болов уу? Тийм инфляц бол бид бүхэн сайн мэдж байгаа хамгийн гол инфляц өсөлтөд хувь нэмэр оруулж байгаа. Энд дэрж байгаа зүйл нь бол мах хүнсний үн тэр нүндээ бол махны үн байгаа. Тэгэхээр дээр нь мэдээж энэ ойрох тордод бас үйл явдалтай холбоотойгоор эрчим хүчний үн нэмэгдсэнтэй голчлон маш шалтгаалж байгаа. Тэгэхээр мэдээж энэ нийлүүлэлтийн шалтгаантай зүйл төр бол төв банк бол өөртөө бол оролцоо байхгүй тийм учраас бид бүхэн бол мэдээж хамгийн гол харддаг зүйл бол эрэлтээс
эрэлтийн үүдэлтэй инфляц болгон гол нь энэ явдаг. Ерөнхийдөө бол тэрийг бид нэр одоо core inflation гэж бол нэрлэдэг. Тэр зүйл маань ерөнхийдөө бол доктортой байгаа докторжуулах арга хэмжээнд бол Төв банкнаас авч байгаа. Тэр 12% байгаа байна гэдэг маань нэгдүгээр бид нар энэ core inflation буюу энэ инфляцаа бид нар бол докторжуулж байна. Дээр нь бид нар иргэдийн хүлээлтийг бас инфляц өсөхгүй гэсэн хүлээлтийг бол бас удирдах бас хүлээлтийг удирдах нэг чухал ач удирдах. Энэ нь бол мэдээж энэ нийлүүлэлтийн талын сүлжээний асуудлуудыг зах зээл маань шийдвэрлээд ингэх юм бол одоо өөрөөр хэлбэл энэ махны нийлүүлэлт маань нус дорн дээрээ сайжраа те эсвэл эрчим хүчний шок ирэхгүй байвал аяндаа бараа бүтээгдэхүүн докторжиж инфляцийн түвшинг бууруулах боломжтой. Инфляцийн түвшинг нам түвшин доктортой байлгасны дараа мэдээж хүүгийн түвшин бол бууж ирнэ. Хүүгийн түвшин хүү гэдэг бол яг өөрөө ерхий яг онлын хувьд ярих юм бол хүү ханш гэж бид нар нэрлээд байгаа болохоос чи ерхийдөө бол үн. Тэгэхээр ер нь бол бидний 1992 оны үндсэн хууль бол ерхийдөө эдийн засгийг зах зээл хувийн сектор нь авч явна, зах зээлийн хүч авч явна тийм market force тодорхойлох хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Энэ даваад сая оролцогч минь хэлээд байгаа тийм. Тэгэхээр төрийн үүрэг бол ер нь asymmetric information буюу тэгш бус мэдээллийн байдлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр бирж дээр чи босс мэрэгжлийн хувийн хүмүүс нар бирж дээр ажиллаа тэр бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй байхгүй тийм. Одоо стандартчлагдах хэрэгтэй тийм. Одоо жишээ тэр баяд үйлдвэрийн хонж гэдэг юм уу эсвэл одоо нэг орхон үйлдвэрийн хонж гэдэг юм үү тийм чиглэлээс аваад махны чиглэл, ноосны чиглэл гэдэг тийм стандартчсан бүтээгдэхүүнийг бирж дээр гарна үхээс одоо хам намаагүй юм бас гарахгүй шүү дээ тийм. Стандартчлах хэрэгтэй тийм. Би танаас яг хуу нэмээд нэг зүйлийг асуух удаа энэ ойролт орнуудад сая болсон асуудал бас нэг 4 орчим сарын хугацаанд үргэлжлэлээ. Энээс болж ер нь манай одоо Монголын эдийн засгт нөлөөлөл хэр байгаа. Яг энэ инфляцийн түвшинг бас нэмэгдүүлэх одоо хүчин зүйлүүдийн нэг мөн байсан уу биш байсан уу дээр та нэг. Тийм. Ойролт орнуудад бас үйл явц бол ер нь бол шууд нөлөө үзүүлсэн. Шууд бус нөлөөч одоо ер нь бол удахгүй ирнэ. Шууд нөлөөлөл та бүхэн мэдж байгаа бах те Орос улманы усаас манайхаас импортлж авч байгаа үн маань өсөлт гарсан байгаа. За энэ өсөлт маань одоо Санкт-Петербургийн биржийн квотор явж байгаа. За тэр үнний дагуу бол өсөлттэй ирж орж ирж байгаа. Тэгэхээр мэдээж засгийн газар шуурхай арга хэмжээ авч тэр нөгөө импортын татвар, нүүдийн татварын дэвтэр зохицуулт хийснээр бол бага зэрэг өсөлтийг шингээсэн. Тэгээд дараагийн шок орж ирвэл нэмэхээс өөр аргагүй. За энэ ойролт онд дүүсэт байгаа асуудал маань өөрөө хэдийгээр одоо хилцээрт орсон ч гэсэн хилцээр амжилттай болсон ч гэсэн бол хангалттай бол одоо дэд бүтцийг одоо хохирох үйл ажиллагаа хийгдсэн байгаа. Энэ бүхнийг буцаагаад хямрал болсон өмнөх үедээ одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болоход бол нэлээд хугацаа орно. Дор хаяж 6 сар. За зарим экспертүүд бол жилийн дараа буцаж хүчин чадал сэрэг нэж ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол газрын тосны олборлолт маань өөрөө хязгаарлалт бол хэвээрээ байна. Хоёрдугаар тэлцээр маань өөрөө бас жоохон маргаантай яваад байна тийм. Хоёр талын маань одоо Америк нэгдсэн улсын тал Ираны мэдээлэлүүд маань өөр байна. Тэгэхээр ерөнхийдөө эффект нь бол нэлээд үр дагавар нь бол нэлээд удаан байх бах. Тэгээд бид нар бүгдээр анзаарч байгаа. Одоо Америк нэгдсэн улсын инфляц 4% гараа явцсан. Аж үйлдвэрийнх нь үйлдвэрлэлийн индекс нь 6% гараа явцсан. Бүгдийн хамтдаа бас дефляцтай байсан бол одоо инфляцтай болсон байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол улсын бүтээц мань өөрөө гадаадаас их бараа бүтээгдэхүүн авч хэрэглэдэг учраас энэ үнүүд бүгдээрээ бараа бүтээгдэхүүн шингэж орж ирнэ. Өөрөөр хэлбэл импортлогдсон инфляц гэдэг юм ахиж яригдчих эхэлнэ. Тэгэхээр энэ эффектүүд бас давхар орж ирнэ. Тийм дэлгүүр сая одоо болсон үйл явдалтай холбоотойгоор одоо жишээ нь магадгүй Катар энержи гэхэд л 10 жилийн хугацаанд бид нар дахиж одоо байгалийн газыг одоо өмнөх байсан шигэ одоо нийлүүлэх хүчин чадалд хүрэхэд хэцүү байна гэдгийг бол тодорхойлж байгаа. Улс орнууд өөрсдийнх нь нөөцөөс асар ихээр шавхчихсан байгаа учраас эргээд эрэлт үүсэж байгаа гэдэг асуудал байгаа тийм. Тэгэхээр энэнд бол одоо жишээ нь бид нар бол одоо бодлогын хувьд ч юм уу бэлтгэлтэй байх нь маш чухал л да тийм. Тэгэхээр Төв банкнаас бас хэрэгжүүлж байгаа яг бодлогын хувьд одоо дээш нь буулгах, доош нь буулгах гэдэг одоо тэр зүйлээс илүүтэйгээр одоо яг тоон дата мэдээлэл дээрээ тулгуурлаад бас шийдвэрүүдээ гаргаж байгаа л гэж бодож байна. Тэгэхээр бид ялчгүй ингээд хөрөнгөний зах зээлийг ярихаар илүү эдийн засгийн асуудал руу ингээд явж ордог л тоо. Тэгэхээр би нэг томьёог бас та бүхэндээ харуулмаар байна. AD тэнцүү C дээр нэмэх нь I, нэмэх нь G, тэгээд X-ээс хасах нь M гэж байгаа тийм. За энэ бол эдийн засгийн үндсэндээ хөдөлгөгч гол одоо
том шүү дээ. Тэгэхээр бидний AD гэдгээр ерөнхийдөө GDP буюу дотоодын нийт бүтээгдэхүүн ойлгочих болон зөв. Тэгэхээр өнөөдрийн бидний энэ AD ерөнхийдөө маш хүчтэйгээр нэмэгдэж байгаа сүүлийн хэдэн жилүүдэд. За тэгэнгүүт энэ дээр орж байгаа энэ хувьсагчуд өөрөө яг нэмэгдэж байгаа юу гэдэг асуудал яригддаг. За эхнийх нь бол C нь бол одоо жишээ нь хэрэглээ те хүмүүсийн хэрэглээ, family гэдээ ойлгочих болон гэр бүлүүд. А их юм бол одоо хувийн салбарынхныг бид нар дүүрчиж болох бах. За G дээр хамгийн том асуудлууд байна гэж яригдж байна л да. Мэдээж X-ээс асганы юм буюу цэвэр экспортн дээр бид нар нэмэгтэй сүүлийн бас 3-4 жил явчихв те. Тэгэхээр энэ үед яагаад CI2 дээр асуудал үүсээд G өөрөө ийм өндөр болоод байгаа вэ гэдэг асуудлыг бас ярих нь зүйтэй л дээ. Тэгэхээр би амраас танаас асуумаар байна л да. Бид нар энэ одоо томьёогоороо яг Монгол улс явж гин үү? Яагаад одоо хувийн сектор болон хувийн хэрэглээ одоо муудаад байгаа юм шигээр одоо ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ? Та энийг нэг тайлбарч өгөөч. Энэ одоо AD гэдэг маань aggregate demand гэдэг эрэлт талаас нь дотоодын бүтээгдэхүүнийг харуулж байгаа том юм шүү дээ тий. Тэгэхээр эрэлтийг үүсгэж байгаа хүчин зүйлүүд баггүй тий. Тэгэхээр манай дээр чи одоо над G гэдэг юм чинь ер нь бол дэлхийд ер нь бол одоо доороос 3 талаар орж байгаа гэж бодож байна. Хойд Солонгос байгаа. За Куб байгаа. За тэгээл манайх байгаа даа ер нь. Дотоодын нийт бүтээгдэхүүн юу коммунист орн гэдэг одоо манай урд хурш тийм ээ бүгд намд хятад ард улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бол одоо эзэлдэг төсвийн зарлага гэхэд бол 20 орчим хувьтай явдаг шүү дээ. Тийм. Манайд бол одоо над засгийн газрын зарлагч нь бол одоо төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн зардалтай нийлээд тооцох юм бол 60-аас давсан гэдэг тоо. Тэгээд тэр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн зарлагыг бол ил тод болгож гаргадаг. Мэдээлэл нь бол цуглуулдаг. Тэгээд сангийн яам дээр байж байгаа. Тэгээд би бол энийг ил тод болгооч олон түмэнд паблик мэдээлэл болгооч гэж их ярьдгийн. Тэгээд тэгжиж энэ хяналт чинь жинхэнэ тоон гарах байхгүй. Тэгэхгүй манайд ч нөгөө төрийн өмчт аж ахуйн нэгжүүд гэж маш том төсөвтэй тэргээр дамжиж гарч байгаа зарлагууд нийгмийн шин чанартай зарлагууд бол их гардаг. Та бүхэн санаж байгаа ковид үеэр Эрдэнэт үйлдвэр тэтгэврт даалаач үлээ те эрүүл мэндийн даатгал яалаа. Одоо тэр Эрдэнэс 5-7-ын тим чимдээ харууллаа, юм чимдээ харууллаа. Хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа те төмөр зам барин мохор төмөр зам барьчдаг. Хаашаа ямар зориултыг мэддэхгүй өөр зүгрүүд хөрөнгө оруулалт хийгээд төмөр зам барьчдаг. Тэрний хяналт одоо ил тод байдал бол огт байхгүй учраас тэрийг хэдхэн дарга нар мэдээд хийчихдэг байхгүй. Төсөв бол олон их хурлын гишүүдийн өмнө хилцэгдээд батлагдаад ингээд олон түвний хилцүүлэгт ороод явдаг. Олон нийтийн ийм одоо учраас бол ер нь ийм төсвийн шин чанартай зарлагуудыг бол ер нь бүгдийн төсвөөр нэгтгэж байгаа нь бол гаргаж имар байна гэдэг баймар байна. Дээрэс нь ер нь бол ардын нам одоо эрх баригч намын сонгуулийн амлалт байгаа шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн юу төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 25% аваачна гэсэн. Тийм тэгээд одоо хол байна. Маш хол байна. Яг нэг үе 40 гараад явж ирсэн шүү дээ. Дотоодын бүтээгдэхүүний 43% хүртэл хүрж ирсэн. Одоо бас жоохон доошлоод байгаа эерэг өөрчлөлт гарч байгаа боловч тэгээд энэ төсвийн бас төсөв дээр бас нөгөө нэг үндсэн тэнцэл энтерний эерэг энэ гарсан юм өөрчлөлтүүд байгаа боловч дэндүү том хэвээрээ байгаа. Тэгэхээр ийм орон зайд ерөөсөө энэ хувийн хвшил ямар ч одоо хувийн хвшилд юм үлдээхгүй юм л да. Одоо манай оролцогч сая захирал маань ярьж штэ хувийн бирж хүртэл одоо ингээ боломж олдохгүй нэг. Тэгэхээр ер нь бол яг ийм байгаа. Энэ тэгээд нөгөө нэг сонгуулийн системийг ерөөсөө тэг уйлтцсан. Нөгөө нэг энэ тендерээр амьдэрдэг. Тэгээд тэр төрийн өмчт аж ахуйн нэгжүүдээр өөрснийхөө нөгөө сонгуулийн тэрүүгээр ингээд амьдэрж идэг юм сүрэг бий болж байгаа байхгүй тий. Тэр зөвхөн тендерээр занималж идэг. Тэгээд тэрэнд нь оролцож мөнгөтэй болж идэг ингээд ийм сүрэг байгаа учраас тэр сүрэг нь бол нөгөө нэг одоогийн тэр боломжийг олгож ирэх баригчдын төлөө юу ч хийхэд бэлэн мөнгө зарцуулдаг тий. Тэр нь нөгөө нэг зарцаа марцаа гэдэг чинь дандаа тиймд байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нэг төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийг хувьчлах тухай за одоо санхүүгийн салбарт бол энэ төрийн хувьчлал гэдэг нь ингээд хөрөнгөний бирж дээр гаргана гэдэг хуурчдаг. Жохон товчхон бас. Тэгээ нэг 5-10 чухал асуудал учраас би нэлээд ярьчих гэж бодлоо. Тэгээ одоо нэг 5-10% гаргаад ингээд хуурчдаг тий. Тэгээд эн чинь бол хувьчлал биш шүү дээ тий. Тэгээд жинхэнэ хувьчлал гэдэг бол 51%-ээс дээш байгаад олон нийтийн хяналттай болоо тэр
засаглалыг өөрчлөх боломжуудыг бий болгоод нэг төрийн даргын мэдлэр тавигддаг төрийн өмчит аж ахуйн нэгжидийн гүйцэтгэх захирлууд хараат бус нэртэй хараат нөгөө төлөөлөл удирдах зөвлөлүүд гişүүд гэдэг энэ асуудлуудыг бол ерөөсөө л хөвчлөлөөр шийдэнгээд улс төрийн сонирхол алга шүү дээ. Тэр чинь тэгж байлгаж тэр сонгуул Монголд ашиглах гэдэг учраас хийхгүй байна. Тэгэхээр энийг ер нь ард түмэн шахаж ижил хийхгүй л наад ерөөсөө хувийн хвшил орон зай үнэхээр богдож шүү дээ. Ямар ч боломжгүй болгож байгаа. Тэгээд яг хуу шинжлэх ухааны технологийн их сургуулийн доктор Баярмаагийн бас хийсэн судалгаан дээрээс хараа сууж байна л да. 2023 онд жишээ нь бидний төсвийн яг хөрөнгө оруулалтын зардал дээр ойролцоогоор нэг 600 орчим тэрбум төгрөгийн ийм одоо төсөв тавигдчихийж. За тэгэхэд 2024 онд энэ 6 одоо их найд болсон ийм тооцоол байна л да. Тэгэхээр 712 одоо ийм төсөл рүү шилжсэн байх жишээ. Таны бас яран дээр дурдж шиг сонгуулийн циклтэй гэдэг. Магадгүй бидэрт одоо сонгуулийн цаг үед ирж ийн л да. Тэгэхээр бид нар нөгөө төсвөө илүү жижиг болгоод илүү эдийн засаг талаасаа одоо юу гэдэг яг энэ одоо мэдээлэл байгаад энэ CI2-оо илүү нэмэгдүүлэх G-г илүү доош нь болгох одоо энэ нөхцөл биднэрт бас бүрдэх болов гэж зүгээр хүлээлт найдлага байна л да. Тэгэхээр 2028 оноос өмнө энэ нөхцөл байдал ямархуу хэмжээнд байх юм бол Төв банкнаас ер нь яг энэтэй одоо уялдуулж одоо бас бодлого хэрэгжүүлэх боломж байгаа болов танаас асуумаар. Тийм мэдээж энэ тэгштгэл бол нийт эрэлтийн тэгштгэл тий. Тэгээд түрүүний эрэлтийн үүдэлтэй инфляц гэж байгаа маань яг таны хэлээд байгаа энэ зүйлс юм хэд тэлэлттэй одоо тэр чинь таны сая хийсэн судалгааны ажил дээр бол чинь 10 дахь өссөн байна тий. Тэгээд ийм огцом тэлэлт маань ерөөхдөө асар их дарамт эмний үнэс барааны үйлчлэгийн үнэсэх дарамтыг бол асар их үзүүлж байгаа. Тэгэхээр мэдээж Төв банк төсвийн цаашдын төлөв төсвийн импульс ямар авах бол ерөөсө бидний байнга тооцож харж байдаг бол үзүүлэлт байгаа. Маш олон факторууд байгааг гол чухал зүйл бол төсвийн одоо төлөв байгаа. Тэгээ хэрв таны хэлж байгаагаар сонгуульд өгөөд засгийн газар илүү зарцуулт хийгээд таны энэ тэгштэл дээр байгаа тэр жи нэмэгдээд явах юм бол өөрөөр хэлбэл тэр чинь илүү нийт эрэлтэд тэтгээд инфляц нэмэгдэх дарамт үүсгэнтэй. Тэгэхээр Төв банк ерөнхийдөө мөнгө зээлийн орчныг чангатах арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэсэн үг. Яг тэгвэл Төв банкны хамгийн гол зорилго бол инфляцийг бага нам түвшинд барих зорилготой. Энэ зорилготой хүрэхин төлөө бол Төв банк бол бүхий л арга хэмжээгээ авч хэрэгжүүлнэ. Ингэжээж альва нэгэн хүн хадгаламж хийх, хүн хөрөнгө оруулах төр сэтэлмэн төрөв шүү дээ. Инфляц өндөр байгаа цагт бол энэ бол ач холбогдолгүй болно тийм. Эмч багшны цалин нэмээч одоо нэмэргүй шүү дээ. Инфляц бүгдийг эзэж байгаа учраас бүхэндээ байгаа шүү дээ. Тэгэхээр Төв банк бол хамгийн гол зорилго инфляцаа нам доо төвшөнд хамгийн түрүүнд тавьчихын тулд бүх арга хэрэгслээ ашиглана. Өөрөөр одоо энэ хүмүүс ингээд мэрэгжлийн хэллэгээр ингээд гоё дипломат хэлжлээ л дээ. Гэхдээ цаал санаа нь бол ерөөсөө сая тэгж байгаа байхгүй тийм. Энэ засгийн газрын зарлага нэмэгдээд байх юм бол инфляц өндөр болон тэрийг дагаад бодлогын хүүг нэмнэ. Хүү буухгүй гэж байгаа. Ард түмний нөгөө хүсээд идэг хүү буулгах юм чинь яг үнэндээ бол засгийн газар шүү дээ. Энэ жигээ буулгаж ийж хүү буун. Тэгэхгүй одоо нэг өөр юмар аргацгаа гадаадын банк оруулж ирээд л хүү буурчих юм шиг юм яриа. Яг үнэндээ бол өөрснийхөө гарыг хумжиж, өөрснийхөө нөгөө нэг зардлыг бууруулж ийж одоо хувийн хвшлийн боломжийг нээж өгөх хэрэгтэй байхгүй тэгтэл тэгэх сонирхолгүй зарлаа нэмээд тэр хувийн хвшил ер нь хамаагүй байгаа байхгүй Монгол улсад ягаад гэвэл уул уурхад тэр суурилс эдийн засаг учраас түүхий бүтээгдэхүүн үн сайн л байвал төсөв дандаа орлоготой байдаг тэр хувийн хвшил ер нь ямар байгаа энэ татврын орлогыг ихэнхийн уул уурхаа бүрдүүлж байгаа учраас хувийн хвшлийг дэмжих инсентив төрдөн байдгүй. Гэхэд уул уурхай биш эдийн засгийн орнуудад бол одоо яаж хувийн хвшлээ хөгжүүлэх үү, ямар бодлого хэрэгжүүлэх хувийн хвш маань томорч ийж татвар сайн төлөх үү гэдэг ингээд инсентив тийм байдаг байхгүй. Манай орн болохоор эсэргээрээ тийм юу ч хийгээгүй жидэл тэнд ингээд Ираны дайм болоод дэсийн үн нэмэгдээд ашгүй илүү орлого олчихж байгаа байхгүй. Тэгээд тэр хувийн хвшлийг дэмжих ямар сонирхол байхгүй бид нар баахан олон жил сайхан Монгол экономик форум гэдэг эдийн хөрөнгө оруулалтыг дэмжих бид нар ярих хэрэгтэй л доо. Яриад байдаг нөгөө төрд бол инсентив нь байхгүй. Тий. Тэгэхээр ингэмэр би бас дүлгэн дараагаас асуумаар байна л да. Бид нар яг энэ хөрөнгөний зах зээлийг илүү одоо
илүү урагшин түлхэж ч юм уу бодлогын хүрээнд одоо дэмжижтэй гадаадын нөгөө хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь одоо чухлаа гэдэг асуудлыг л ярьж байгаа шүү дээ. Мэдээж бид нар яг энэ хөрөнгөний зах зээл бол сүүлийн жилүүдэд бол асар хурдцтай өсөж байгаа. Азийн түвшиндөө дөрвөн бусдад урд чинь нэлээд тэргүүлэгч орно. Энэ үнэн. Гэхдээ бид нар дахиад илүү их бас боломж байх боломжтой үү те. Илүү яг энэ эдийн засаг руугаа энэ зах зээлээр дамжиж одоо мөнгө оруулж ирэх ямар боломж байна? Одоо хууль эрх зүйн үүднээс ч гэсэн бас шинжилгүүд хийгдэх шаардлагатай болох байх л та тийм. Мэдээж ер нь бол энэ санхүүгийн зах зээл бол олон улсад бол үсэж өгчөөд одоо энэ хэлбэрээ олоод явж байгаа бол маш олон жил болсон байна. Тэгээд ер нь бол бүх тоглоомын дүрмүүд бол тодорхой. Энэ дээр гол асуудал бол сая засгийн газар гэж ярьсан дээр бол засгийн газраас бас энийг маш нөгөө өргөн хүрээнд дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нэг гадны хөрөнгө оруулагчийн одоо гадаадын тэ ялгаач ер нь ямар ч улсын хувьд тухайн улс оронд хөрөнгө оруулалт хийхэд таардаг хамгийн ихний үзүүлэлт бол мэдээж улс төрийн доктортой байдал. Тэгээд засгийн газар бол улс төрийн одоо дэмжлэгийн тухайн зах зээл, тухайн бизнесийн орчныг хэр дэмжиж байгаа гэдэг. Тэгээд мөн одоо засгийн газрын амлалтууд нь аягүй чухал байдаг. Тэгэхээр тэр агуулгаараа яг хуу сүүлийн жилүүдэд бол засгийн газар бас тодорхой хэмжээнд бас гадны хөрөнгө оруулагч нарт уг нь бол хандаж маш олон арга хэмжээ зохиолоо. Бид нэр одоо гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалах хүрээнд тодорхой алхмуудыг хийн гэдгийг амласан. Тодорхой хуулийн төслүүдийг бас боловсруулад явж байна. За нөгөө талдаа бас хөрөнгөний зах зээлээ дамжуулж хөрөнгө оруулалтыг дэмжих хүрээнд бас татварын бас тодорхой бодлогуудаа бас дэмжлэг үзүүлсэн. Энэ нь бол бас мэдээж хөрөнгөний зах зээлийн бас оролцогчдын хувьд бол бас тодорхой одоо дэмжлэг болж чадсан. За цаашдаа бол мэдээж одоо бидний ярьдаг ялангуяа энэ гадаадын давхар татваргүй одоо орнуудын хөрөнгө оруулагчийг Монгол улсад татгаад яалчгүй бидний татвар олон одоо энэ засгийн газрын бодлогоор одоо туйлын анхаарах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл одоо бидний хамгийн хөрөнгө оруулдаг одоо Япон ч гэдэг юм уу те. Одоо Хонконг эдгээр чинь ямар одоо Америкийн нэгдсэн улс, Европын улбаны улсууд давхар татрын гэрээгүй учраас Монгол улсаас олсон орлогын 20% татвар авдаг гэдэг ч юм уу те. Энэ маань өөрөө бас тодорхой хэмжээний асуудал болж байдаг. Тэгэхээр энийг нийцэлтэй болгох бид нар нэгэнд гаднаас хөрөнгө оруулалт татъя гэж бодож байгаа бол бас тэр талын бас тодорхой хэмжээний одоо хөнгөлт болон одоо бодлогоо маш тодорхой болгоно л гэсэн. Яг хөө энэ хэмжээний асуудлуудыг бол шийдэх зайлшгүй шаардлагатай байна. За нөгөө талдаа мэдээж бид бүгдийн зүгээс бас манай орны онцлогийг бид нар авч үйл ажиллагааг явуулах хэрэгтэй байна. Хөрөнгөний зах зээл бас хөгжүүлэх хэрэгтэй байна. За тухайлбал дэлхийд гарч иж байгаа ямар асуудлууд гэх мэдээж техник технологи асуудал. Бид нар эднийг заавал одоо барьж авч иж дэлхийдээ өрсөлдөж иж одоо тэр шаардлага хангасан одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ дотоодоо ч хөгжүүлэх боломжтой, гадны хөрөнгө оруулагчийг татах боломжтой. За нөгөө талаа бид нараас байршлын давуу талаас байна. Бидний хажууд маш том зах зээл байдаг. Энэ маань өөрөө одоо Европтой танилцахтай ялангуяа энэ зүүн өмнөд Аз одоо Төв Азийг холбох маш том гүүр бол бид нар болж бас чаддаг. Зүүн Азийг ч гэсэн бид нар бол холбох боломжтой. Өөрөөр хэлбэл монголчууд маань өөрөө одоо эртний түүхээсээ ч тэр ер нь бол харилцааны хувьд аль аль талын одоо соёлын одоо юг арга хэмжээг сайн одоо ойлголцож чаддаг юм арт хүн байдаг. Энэ ч гэсэн өөрөө одоо яг амьдрал дээр практик дээр гарч байгаа бизнесийн дийлүүдийг харахад бол амжиглагддаг л да. Тэгэхээр бид нар бас ийм давуу талаас ашиглах хэрэгтэй байна. Нөгөө талдаа мэдээж бид нар одоо түрүүн бий хэлжсэн бид нар одоо далаад гарцгүй орон. Тэгэхээр бидний хувьд бол эдийн засгт хэлэх одоо тэр одоо логистикийн асуудал нь бол маш тодорхой байгаа байхгүй юу? Ер нь бол маш ойлгомжтой. Бүхэл бүтэн далаа гэдэг асуудал байхгүй болчоор бидний одоо тооцоол хийхэд айгүй амархан гэсэн. Тэгэхээр эдийн засгийг одоо энэ логистикийн талаас яаж хөгжүүлэх вэ гэдэг бас асуудал. Тэр эн чинь өөрөө бас санхүүгийн салбараар дамжуулж хийгдэх бүрэн боломжтой байдаг. Тэр энэ дээр асуудлуудыг шийдэж болж байна. Сүүлийн жилүүдэд та бүхэн анзаарч байгаа бол хөрөнгөний зах зээлээр дамжуулж банкны салбарын хөрөнгө оруулж нөгөө санхүүжүүлж чадахгүй байгаа төслүүдийг хөрөнгөний зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулж байгаа байхгүй юу? Энэ нь бол ийм том боломжийг бас энэ томоохон одоо макро эдийн засгт одоо үзүүлэхээс том юм төслүүдийг бол бид нар хөрөнгөний зах зээлээр дамжуулж хийх бол бүрэн боломжтой гэж харагдаад байна. За энэ ингэж явахдаа одоо та бүхэн мэдж байгаа бах те одоо дэд үтсийн томоохон төслүүд нь бөөрөлжүүдийн төсөлчүүд юм уу дархны энэ цахилгаан одоо хураагуурын төсөлчүүд юм бид нар ингээ хөрөнгөний зах зээлээр очиж байгаа. Тэгээ энэний хөрөнгө оруулагч нь бас олон улсын байгууллагууд байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай хөрөнгөний зах зээл одоо бас суурийн өвчтөр юм боломж байна гэдгийг хараад байгаа. Нөгөө талдаа бид нар түрүүн дурдсан бид нар санхүүгийн хувьд одоо энэ нөгөө ногоон доктортой санхүүжилтийн маш том ойлголтыг манай санхүүгийн салбар маш сайн авч чадж байгаа. Тэр энэ давуу талыг бас ашиглаад бид нар бас энэ тухайн бүс нутагтаа бас яг энэ төрлийн хаб болох юм бүрэн боломжтой гэж бид нар хардаг. Өөрөөр хэлбэл sustainable financing hub буюу энэ доктортой санхүүжилтийн одоо төвхөөс илүү одоо яг энэ хөрөнгө босгодог бүх талууд одоо нөгөө боломжийг бий болгосон том юм төв болох
бүрэн боломжтой. За энэ тохиолдолд мэдээж бид өөрчлөх маш олон хууль эрх зүйн орчны шаардлага гарч ирнэ. Өөрөөр хэлбэл дүрм журам маш тодорхой болох шаардлагатай. Дээр нь нөгөө одоо нийт санхүүгийн салбарт тулгардаг хамгийн том асуудал бол энэ диспьют буюу одоо энэ одоо хөрөнгө оруулагч одоо санхүүгийн үйлчлэг авах хүмүүсийн одоо эрх ашигыг хамгаалах одоо энэ хэрэг маргааныг шийдвэрлэх процесс энэ бол өөрөө маш том жин дарж идэг. Тэгэхээр энийг мэдээж одоо олон улсын одоо бусад улсуудыг харж байхад олон улсын санхүүгийн төвүүд байгуулдаг. За түүнийг бол нөгөө Английн хууль юм уу энэ одоо энэ далайн орны эрх зүйн бүл улсуудын хуулиар шийднэ гэдэг ч юм уу ингэж одоо ерөөд авдаг. Гэхдээ манай улсын хувьд бол бид нар бол өөр. Тэгэхээр бидний хувьд болохоор заавал одоо тэр хуулийг тэгж өөрчлөхтэй одоо нэг шийдэхээс илүүтэйгээр энэ бол үндсэн хуулийн түвшний одоо хэмжээнд очих асуудал учраас бол би бол илүү тийм санхүүгийн одоо төв гэхээс илүү би юм хаб байсан илүү оновчтой загвар байх гэж боддог Монгол улсад. Тэр энэ жагуулгаар бол одоо санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бол яг энэ хаб болох ажилд шаардлагатай эрх зүйн зөрчилтүүдийг бол яг системтэйгээр аваа явж байгаа. Түрүүнд дурдсан ногоон санхүүжилтийн хувьд бол жишээ нь бондын хувьд бол дэлхийн бүх тематик бондуудын бүх юг дуусж байгаа. Одоо яг олон нийтэд бид нар доктортой байдалтай уялдсан бондын одоо саналыг авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ маань одоо ингэ удахгүй батлагдах юм бол тематик бонд гэж нэрлэдэг. Одоо энэ ногоон доктортой санхүүжилтийн бондуудыг гарах бүх эрх зүйн орчинд бүрдээ дуусж байгаа гэсэн. Энэний дараагийн шатны одоо дахиад одоо бид нар чи зөндөө олон одоо бүтээгдэхүүн үйлчлэг шинээр одоо бий болоод эхэлсэн. Тэгэхээр одоо эхнээл бид чинь ногоонол янзлах гал явж ирсэн бол одоо дэлхий дахиад хувьсаад шин юм гарч ирээд байгаа юм. Тэгэхээр энэний араас бид нар дахиад явна. Гэхдээ бид нар ч бас хүн ам цөөхөн бас илүү хурдтай маневр сайтай учраас энэ дээр бол бид нар маш хурдтай тоглож одоо өөрсдийнхөө бэлэн байдлыг хангах боломжтой гэж бид нар бол харж байгаа. Геополитикийн асуудлууд бас дэлхийд гарах тусам магадгүй бас биднэрт бас санхүүгийн зах зээл дээр илүү өрсөлдөх боломжууд бас бий болж байгаа бол ийм нөхцөл байдал харагдаж байна. Бид нар бол Азийн ерөөсөө Төв Азийн арчилсан одоо ганц орн шүү дээ. Тэгэхээр бас энэ маань ч гэсэн өөрөө бидний маш том давуу талыг бол авчрах бүрэн боломжтой. Тэгэхээр би яг эргээд та бүхэн бас яг өөрсдийнхөө саналыг маш товчхон хэлээд өгөөрэй. Ямар санааг та бүхнээс авмаар байна гэхээр одоо жишээ нь өнгөрсөн 24 оноос хойш Солонгосын нөгөө яг хөрөнгөний зах зээл дээр хийсэн шинжилгээ юу юм гэхээр одоо нөгөө хувийн секторууд нь өөрсдөө яг юм гэр бүлийнх байсан бол тэр татвараас нь чөлөөлөд гаднаас хүмүүс бас хөрөнгө оруулалт хийх боломжийг илүү нээж өгсөн л байна л да. Тэгэхээр 25 оноос хойш юу явсан гэхээр олон улсын одоо exchange брокеруудаар ингээд хувьцаагаа бас зарах боломж бий болгож ингэж бүрдсэн. За тэрний араас нь нөгөө дэлхийн дээр одоо AI одоо хөгжснөөрөө те яг энэ хөө санахын чипний асуудал хөгжөөд за эргээд SK Hynix Samsung 2 гэдэг компани бол одоо маш хүчтэй өсөлт үзүүлээд одоо эргээд эдийн засаг тэтгэх хэмжээний ийм одоо шилжилтийг хийж ийн л да те. Тэгэхээр бид нар эндээс бас суралцах юмнууд байх шиг л байна. Бид нар ирээдүйд одоо юу гэдэг өөрсдийнхөө өргөмийн зах зээлийг яаж олон улсад зарж борлуулах ямар бүтээгдэхүүнээрээ бид нар зарж борлуулах юм. Тэг юугаараа бид нар тэр үйлчиж одоо бусад хүмүүсээс илүү одоо сонгогдох тэр боломж үүсэх вэ гэдгийг асуултыг ерөнхийдөө та бүхний дунд тавиад тэгээд ерөнхийдөө нэвтрүүлмээр нь өндөрлөхөөр байна. Тэгэхээр нэг 10 гаруй минутанд та бүхэн өөрсдийнхөө саналыг бас товчхон дурдаад өгөхгүй юу. Танаас эхэлье. За Солонгосын хувьд гэх юм бол дөнгөж сайхан худалдааны танхимын гүйцэтгэх захирлын ирсэн байсан. Тэгээ Монголын эдийн засгийг бол Солонгосын 67-аад оны үедээ ижлэхэн байна гэдэг зүйлийг хэлжсэн байлээ. За тэгээд яг энэ 67-аад оны үед бол Солонгосын одоо засгийн газраас нь бол хөрөнгөний зах зээлийг дэмжих эрэлт нийлүүлэлт чиглэсэн юм бодлогын томоохон арга хэмжээнүүдийг авч ирсэн. IPO компаниудыг бол дэмжсэн. Яг тухайн үед бол Samsung ч гэдэг юм уу те томоохон үндэсний үйлдвэрлэгч нарын бол одоо томоохон хөгжлийн эхлэл тавигдчихсан мөлий. За татвараар бол маш сайн дэмжлэг үзүүлээд иргэд хадгаламж руу мөнгө хийх үү, хөрөнгөний зах зээл рүү мөнгө хийх үү гэдэг сонголт бий болгосон. Хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулалт хийх юм бол ерөнхийдөө бол хадгаламжийн хүүнээс доогуур биш одоо ийм өгөөж хүртэх нь байна гэдэг тэр сонголтыг бол бий болгочихсон. За тэгээд яг нөгөө нийлүүлэлт талаас нь гэх юм бол нөгөө IPO-г дэмжсэн эрэлтээ бас тодорхой хэмжээнд бол дэмжсэн. Бас хэд хэдэн өөр арга хэмжээнүүд байсан л та. Эдгээр арга хэмжээнүүдийг маш тийм том хүрээтэй гэр засгийн газар дотроо ингээ яамд хоорондоо бодлогын уялдаатай энэ ажлуудыг бол маш хурдан бас шийдчих шиг болсон тийм авч хэрэгжүүлсэн байгаа даа ерөнхийдөө бол тэгэхээр бас Монголд бол бид нар яг энэ томоохон энэ яг энэ макро эдийн засаг бид нар эдийн засгийн бүтцээ өөрсдөө одоо сайжруулъя гэж тэгж штэ төсвөөс зах зээл рүү өсөв штэ яамдын зөвшөөрлөөс илүү олон нийт одоо
хувьцаат компаниуд руу ч гэдэг юм уу те энэ чиглэл рүү явуулах гэж байгаа бол нэлийн томоохон зоригтой арга хэмжээнүүдийг бид нэр авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Ерөнхийдөө банкны одоо тэр 85%-та 15% магадгүй одоо ойрын жилдээ нэг 30-40 болгоно гэж одоо төлөвлөж байгаа болол тий энэ төсвөө яаж бүрдүүлж байгаа тэр одоо бас бүтц дээр бас нэлийн анхаарах шаардлагатай юм болов уу гэж боддог. Ерөнхийдөө нөө төсвөр төрийн өмчт компаниудаа тэтгэх асуудлаас илүү одоо тэр төсөв дээр томоохон одоо мега төслүүд дээр магадгүй бүр ингээд IPO ер нь бол IPO гэдэг чинь ашигтай компани биш, ашигтай төсөл төр хийж болдог шүү дээ. Зорилтыг 1-2 жилдээ тавиад олон нийтийн хяналтанд оруулаад тэр дандаа нөгөө нэг баахан төрийн хідэн төгрөг гэсэн бай тээ баг хідэн их 80-ыг өгсөн шүү дээ. Тэн дээр болоод магадгүй одоо бондоор босгодог ч юм уу те. Гадаад дотоодын хөрөнгө оруулагч нар тэн дээр орж ирчээд ил тод засаглаа бүгдээр ингээд бирж дээр шаардаж сууждаг. Тэр цогцолцоор ер нь бол явах. Монгол улсын хувьд бол яг ялгарал дээр бол жижиг дунд бүтээгдэхүүн нэмж товчхой хэлээд. Тийм за энэ дээр бол би хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд яг нөгөө бирж гэдэг таллаасаа бас нөгөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн мах те ноос ноолуур тэгээ арьсшир гэх мэтчлэн бүтээгдэхүүн дээр бид нэмэн үртэг шингээгээд анхнаас нь гадны орнууд бол яг нөгөө нэг гарал үүслээс нь ахуулаад экспорт хүртэл ингээд нэмэн үртэг шингээгээд биржээр дамжуулаад арилжаалаа явцсан өөрөө эдийн засгт аягүй чухал нөлөө үзүүлжсэн гэх. Тэгэхээр одоо уул уурхагийн дараагийн одоо салбар бол хөдөө аж ахуй. Гэхдээ хөдөө аж ахуй хөгжүүлэхдээ доктортой урт хугацааны бодлоготойгоор хамтд нь энэ бирж болон санхүүжилтийн хэсгийг бүтэн ингэж хийгээсэй гэдэг бас бодол ерөнхийдөө бол байгаа даа тийм. Таны хувьд тийм нөгөө нэг доогуур янз бүрийн жижиг мэйгээд энэ суур асуудал бас шийдэгдэхгүй шинжтэй байгаа. Тэгэхээр хамгийн гол хэрэгтэй юм маань юу гэхээр волюм бий болох хэрэгтэй, том байх хэрэгтэй. Тэгжиж одоо илүү efficient болж, тэгжиж одоо гүйлгэн дээр авах шимтгэл мэмтгэл нь багас буурч ирж тэ тэгжиж нөгөө брокерууд маань амьд үлдэх боломжтой байхын тулд нөх өндөр шимтгэл мэмтгэл авдаг өндөр болох байхгүй. Тэгэхээр тэрний тулд юу хэрэгтэй гэхээр одоо ингээд энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. За тэгээд гадны хөрөнгө оруулалт манай хөрөнгөний бирж дээр чинь 13 онд бол баг 80% нөлөө гадны хөрөнгө оруулагчд байсан шүү дээ. Тэгэхээр бид нарт ч бас тийм цаг үе байгаа. Тэгэхээр тэр үед ямар бодлого байсан? Тэр нөлөөг бол буцаж аваачмаар байгаа. Тэгээ яг тэр үед нэр хүнд сайтай байлаа л да Монголиа, Зонголиа 17% өсөд л ерөөсө дараагийн Катар гэдээсэн. Тэрний ч нөлөө байгаа. Дээрэс нь нэг 20% татвар гэдэг төлөвлөгөөнд дарга хэлж байгаа. За тэр бол ерөөсө хамгийн их муухай алж байгаа юм байхгүй. За тэгээд хөрөнгөний бирж дээр нөгөө capital gain tax гэдэг авчид өсгөнгүүт нь татвар авчдаг. Тэгээд алдагдал хүлээж байгаа үеийн тэрийн хөжиж жилмэлийн дараа өгдөг нэг ийм татварын асуудлууд бол ер нь хүмүүсийг маш их зовоож цааш нь түлхэж байгаа. Юуны нөгөө нэг та бүтээгдэхүүн талаас нь нэг өөрийнхөө саналыг хэлээд. За нөгөө нэг тал нь бол хүү буурах хэвээр. Хүү буурж буурахаар бид нэг харсан шүү дээ ковидын өмнө те ковидын жилийн дараа хүү буурахад бол нөгөө нэг баахан coin moin хүртэл ингээл баахан IPO-г хүмүүс мөнгө хийгээд тэр бужигнуулаад байсан. Өөр оруулах юм байхгүй учраас үйл хөдлөх хөрөнгө рүү оруулаад байр маяны үнэсгөөд байсан. Тэгэхээр тэр хүүг буурж бас энэ лүү орж ирэх байхгүй юу. Тэгэхээр энэ хүүг бууруулахын тулд дахиад тэр засгийн газрын зардлаа бууруул төрийн өмчт аж ахуйн нэгжүүдэд хувьчлаад өөр юм. Таны санааг ойлголоо баярлалаа. Би танаас хувь бас эдийн засгийн зүгээс асуусан зүг баг л та яг та байгууллагын биш ер нь өөрийнхөө бас санал талаас илүү бүтээгдэхүүн талаас нь тайлбарлаад өгвөл. Тийм. Тэгээ сая орцогч нар хэлж байгаа суур асуудал маань маш чухал тийм. Манаас мань түрүүн дурдгдсан энэ уул уурхай рент байгаад байна шүү дээ тий. Одоо эдийн засгийн хэлэх нь рент гэж хэлдэг тий. Гинт айгууг ашиглуулдаг. Яг тэгээ бидний гол толгомдод байгаа асуудал нь тэр гинт бас орлол зарцуулчихад байгаа байхгүй юу юм л тий. Тэгэхээр бид нар ухаантай байгаа тэрийг эсвэл эдийн засгт оруулахгүй хадгалаад явах уу гэдэг нөгөө нэг баялагын сан гэдэг загвар шүү дээ тий. Тэгээ шингээх юм бол яа шингээх үү гэдэг бас нөгөө асуудал юм тий. Тэр энэ суур асуудлыг бид нар яа шийдэх вэ гэдгээсээ тий бизнес модельийг гаргасны дараа дараагийн асуудлыг тодорхой болох байхгүй тийм. Тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Ингээд энэ рент гэдэг эдийн засгийг бид нар яаж авч явах юм бэ тийм. Тэгээд түрүүний хэлсэнчлэн төр яг өөрхөн яг үндсэн үүргээ маш сайн биелүүлэх хэрэгтэй. Энэ бол ерөнхийдөө эдийн засаг санхүүгийн салбартай энэ асимметрик информашныг бууруулах хэрэгтэй байхгүй. Огт алгуулна гэж байхгүй л тийм. Гэтэл яагаад аудит яагаад рейтинг энэ бүх юм чинь энэ асимметрик информашныг минимум болгох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр эн чинь яадаг вэ гэхээр систем эрсдлийг бууруулж өгдөг. Өнөөдөр Монгол улсад систем эрсдэл асар өндөр байна. Систем эрсдэл өндөр байгаа учраас
Хүмүүс ч одоо хувьцаа авахлаар чи ер нь бол хувьцааны үнэ нь одоо coin-тэй адилхан бас 100% алдах эрсдэлтэй шүү дээ, тий. Тэгэхээр системийн эрсдэл өндөр байгаа учраас зарим хүмүүс бол хүн болгож өөрийн risk appetite байгаа, тий. Өөрсдөө, тий. Тийм учраас за энэ системийн эрсдэл өндөр байгаа учраас за банкнд очиж хадгалуулж дөө. Нөгөө 20 сая хүртэл даатгалтай гэдэг. Тэгээд ингээд тавьчихлаа чинь тэр risk appetite өгөх нөлөөтэй системийн эрсдэл маш өндөр хурдан бууруулах хэрэгтэй. Энэ бол төрийн үүрэг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бидний байгаа энэ системийн эрсдэл нь ямар байгаа, энэ нийгмийн эдийн засгийн хэр тогтворцсон байгаа гэдэг чинь зээл зэгцэрлийн үнэлгээ байхгүй тий. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Тийм учраас бидний суур асуудлуудаа шийдчих юм бол тэгээд үндсэн хуулийн заасныхан давуу эдийн засаг маань хувийн сектор давмгаалсан маркет форс буюу зах зээлийн хүч ингээд хүч үйлчдэг ийм эдийн засаг болчих юм бол одоо энэ манай энэ оролцогчтой жагч эдгээр чинь бүгдээрээ тэр бүтээгдэхүүн чинь дорн гаргаад ингээл явчихна. Энэ бүр ямар ч асуудал байхгүй. Төр өөрхөн үргэл биелүүлэх хэрэгтэй байхгүй. Хувийн сектор аваад явчихна тийм юм л тийм. Ойлголоо. Тун зэрэг. Таны хувьд за яг би болохоо жоохон юу талаас нь ярьсан дээр баг. Ер нь яг засгийн газар одоо босоод одоо байгууллагууд маань ингээд одоо илүү сая бацаахан эдийн засгийн хэлдэг шиг одоо шилжээ товын эдийн засаг нь гараад тий одоо ил төлхөө байгаад хөгжиж явах үед хөрөнгөний зах зээл болон санхүүгийн салбар ямар байх ёстой вэ гэдэгт одоо бол бид нар бэлдэж байгаа л да. За ялангуяа санхүү зохицуулахороо бидний зүгээс бол хөрөнгөний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн төрлийг нэмэгдүүлэх өрөөнд бол ажиллаж байгаа. Маш олон бүтээгдэхүүн гарч байгаа. 5 жилийн өмнө ерөөсөө хувьцаал байсан. Маш цөөхөн одоо компани бондод гарч ирж исэн бол одоо ерөөсөө засгийн газрын үнцаас байна. Орон нутгийн буюу одоо нийслэл бол аймгийн үнцасууд байна. За компани бондууд бол маш их байна. За хамаагүй бас одоо хөрөг чадвартай хамаагүй бас олон free flow-ны арай илүү бас идэвхтэй арилж ялагддаг бас компаниуд бас нэмэгдээд бий болчихсон байна. Ч гэдэг юм уу те. За мөн хөрөнгөөр болгоцсон үнэт цаас хүртэл гарчихсан ингээд. За хамтын сан хөрөнгө оруулалтын сан гэж гарцсан ингээд бүтээгдэхүүний төвд маш юм. За энийгээ ч гэсэн дагуулаа бид нар дахиад цааш нь улам хөгжүүлээд байгаа. Өөрөөр хэлбэл банкны оролцоог бас нэмэгдүүлэх. Нэгэн л одоо банк Монгол Улсын санхүүгийн салбарт давмгай юм бол банкуудыг яаж тэгвэл бас оролцоож болох юм. Харилцан адилхан санхүүгийн мөнгө урсгалыг яаж зөв болгох юм гэдэг агуулгаар бас одоо банкуд таарсан бүтээгдэхүүн хүртэл гаргаж байна. Хадгаламжийн сертификатыг арилждаг болголоо. За нөгөө талдаа бас нэг том боломж бий болгоод байгаа. Одоо тун удахгүй бас гарах бах одоо олон улсын санхүүгийн байгууллагууд одоо засгийн газрын нэгдээ орсон томоохон байгууллагууд дотоодод төгрөг болон долларын үнцээс гарах боломжтой болсон. Тэгэхээр энэ одоо бүтээгдэхүүн бас гарч ирэх баг. Тэгэхээр өөрөөр хэлбэл хөрөнгөний зах зээл мөнгөний одоо энэ зах зээлтэй холбоо бүх ойролцоо холбоог бол бий болох хүрээнд бол бид маш идэвхтэй ажиллаж байна. Нөгөө талдаа манай өвдөсий буюу одоо хаалттай бондын зах маань маш амжилттай хөгжсөн. Тэгэхээр бид нар ингээд энэ олон одоо боломжуудыг ашиглаад одоо ямар ч бизнес одоо Монгол улсад бий болоход түүний санхүүжилтийг маш тодорхой хэмжээнд авчирч байна. Бид нар хамтын санхүүжилтийн хүртэл буюу crowdfunding гэж үздэг тийм. Тэрийг хүртэл бид нар уучлаа зохицуулаад бэлэн болгоцсон байгаа байхгүй. Тэр нь одоо илүүтэй төрийн зохицуулах хяналт гэхээс илүүтэй төслөө бий болгож байгаа хүнд найдвартай одоо нэг платформ ашигладаг. Олон хүнд хүрчгсэн платформтай. За нөгөө хөрөнгө оруулж байгаа хүн маань ч гэсэнтэй найдвартай тэр төслийг хямдчихсан бүртгээд авцсан платформууд амжиж оруулж байгаа нь өөрөө аль аль талыг дэмждэг гэсэн. Тэгэхээр бидний хувьд болохоор нэгдүгээрт бид нар хувийн хвшлийг одоо гарах бизнес эхлүүлэх стартап төвшнөөс нь одоо томоохон бүр олон улсын томоохон компани болох хэмжээ хүртэл энэ хэмжээнд байгаа бүх санхүүжилтийн хэрэгцээг бас дамжуулж бий болох одоо бүтээгдэхүүнүүд хөгжүүлж яваа гэсэн. Ер нь бол маш амжилттай ингээ хөгжөөд явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо манай төр засгийн бодлого яг модель зөв өгсраад санхүүгийнхаа бүх одоо юу тодорхой болгоод ил тод болоод за хувийн хвшил бизнесээрээ дамжуул татвар хэмжээ нэмэгдүүлдэг те зөвхөн уул уурхайн юунаас хараад бас хувийн хвшлээс бас дамжиж гарч ирдэг ийм юу болсон үед бол Монгол улсын эдийн засаг бол маш том болох бол бүрэн боломжтой. Тэр том эдийн засагт бол хөрөнгөний зах зээл бол бэлэн байх бүх бүрдлийг бол хангаад явж байгаа гэсэн. Аха. Тэгэхээр ялчгүй бид нар одоо Монголын эдийн засгийг ярихаар эдгээр салбарууд яригддаг. Эдгээр салбарууд дээр ямар шинжилгэүүд хийх тухай яригддаг. Өнөөдөр бас ирээдүйн шилжилт болох дижитал шилжилтийн талаар яг ярихэд бас цаг тэрхий багтаж байна л да. Тэгэхээр та бүхэн хүрэлцэн ирж өөрсдийнхөө зүгээс бас санал бодлоо солилцсон маш их баярлалаа. Монголын эдийн засгийн талаар ярихын тулд бид нар зайлшгүй
дээрх асуудлуудыг ингэж ярих нь бол зүг байсан. Илүү эдийн засгийн бас тоо мэдээллүүдийг ярихыг зорилоо. Тэгэхээр хөрөнгөний зах зээл бол мэдээж улс орнуудын эдийн засаг нөлөөлөгч хамгийн том тулгуур хүчин зүйл байдаг учраас бид өнөөдөр бас энэхүү сэдвийг сонгож ярилцсан байгаамаа. Та бүхэнд хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Тэгэхээр Тэнгэр телевиз санхүүгийн салбарын өнөөдөр ба маргааш нэртэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Ирэх нэвтрүүлгээр уулзцаая. Баярлалаа. Баяртай.